За Монгол улсад өнөөдрийн байдлаар 138 мянган хүүхэд тогтмол хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн судалгааны дүн гарчээ. Үүнээс 58 мянга орчим хүүхэд нь аюултай хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд энэ тоог бууруулахын тулд хяналт болоод хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх шаардлага тулгараад байна. Хөдөлмөр эрхэлж байгаа нийт хүүхдийн 37.4% нь эмэгтэй, 62.6% нь эрэгтэй хүүхэд байна. Хөдөө аж ахуй, уул уурхай барилгын салбар зэрэг эрсдэл өндөртэй орчинд хүүхдийн эрхийг хамгийн их зөрчдөг байна. Хөдөлмөрийн тухай хуулиар бол одоо 18 хүртэлх насны хүн дэвшгүй эвдрийн хөдөлмөр эрхлэлийг бол хоригдсан. За мөн түнчлэн насан турш үеийн ажлын байрын жагсаалтыг баталсан байгаа. За энд бол 14 салбарын 101 ажил мэргэжилд жишээлбэл 18 хүртэлх насны хүүхэд огт төр төрлийн ажлыг эрхэлж чадахгүй гэсэн. За хүүхдийн төвчгүй хөдөлмөртэй холбоотой сүүлийн 5 жилийн байдлаар цагдаагийн байгууллагад 54 гэмтрийг одоо бүртгэгдэн шалгагдсан байна. За энэтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг явуулаад холбогдох одоо прокурор шүүхийн байгууллагад хэргийг шилжүүлэн шалгаж байгаа. Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн хувьд сургуулиасаа завсардсан байдаг. Хүүхдийг хөдөлмөрөөс хөндөрүүлэхэд боловсролын болон хүүхдийн байгууллагуудтай хамтарч ажиллах шаардлагатай. Тиймээс салбар хоорондын уялдаа хамтын ажиллагаа хамгийн их шаардлагатай байна. Тэгэхээр хүүхдийн эрхийн улсын байцаагч бол одоогор 38 хүүхдийн эрхийн улсын байцаагч Монгол улсад ажиллаж байгаа бол эх оноос бид бүхэн хүүхдийн эрхийн улсын байцаагчийн тоог 92 болгож нэмэгдүүлж байгаа. Тэгэхээр энэ одоо хяналт шалгалт бол сайжирна. Ингэж хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд ажиллах улсын байцаагч нарын тоог нэмснээр хяналт сайжирч сургуулиас завсардах болон хүнд аюултай хөдөлмөр эрхлэх явдлыг таслан зогсооход илүү чиглэж ажиллах боломж бүрдэнэ. Мөн хяналтын асуудлыг улам бүр сайжруулж эцэг их асран хамгаалагч нарт тооцох үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлага тулгараад байна.